Уул уурхайн компанид байгаль орчны хэлтс маань ер нь бол хамгийн чухал үүргүүдийг гүйцэтгэгээ явдаг. За энэ бол яагаад вэ гэх юм бол уул уурхайн компани маань ойлгомжтой техник технологиор гарсан зам, дуу чимээ гэх иймэрхүү байдлуудаас болоод тухайн бус нутагт болохоор өөрчлөлтүүд гараа явдаг. За байгаль орчны хэлтс маань энэ өөрчлөлтийг аль болох буцаа хэвийн байдалд нь оруулахын тийм үйл ажиллагаа хийгдэж явдаг. За үүнд болохоор юу ордог вэ гэх юм бол биологийн олон янзын байдлын хамгаалах, дахин нутагшуулах, за мод тарих, за мөн адил хог хаягдал дахин боловсруулах гэсэн үйл ажиллагаа дээр нэмэгдэн 7 хоног болгон бид нэр газрын усны түвшийг хэмжиж гин, агаарын чанарын өөрчлөлтийг хэмжиж гин, за мөн адил хөрс, ургамал болон амьтны хэмжилтүүдийг ингээ хийгээ явдаг байгаа. Уурлал уурхай чинь ойлгомжтой дуусна. За энэ уул уурхай дуусны дараа бид нар болохоор дахин нөхөн сэргээлт үйл ажиллагаанд орно. Аль болох хамгийн анхны төрөлт нь оруулах ажиллагаа хийгддгээрээ бол их бахархтай байдаг.